Тамгад ёс. Эрдэнэ төлөвлөр компани тамгын хилцээний 40 жилийн ойд зориулв. Төрийн ёсны тухай ойлголт нэн эртний учраас төрийн ёс ахын ёсноос эрхэм хүндтэй хэмээх нь бий. Энэ үг төрийн ёсны чадамж түүний ариун байдал, эрхэм чанарын талаар монголчууд таны мэд хүн өндөр мэдлэгтэй байсныг илтгэдэг юм аа. Төрийн ёс ёслолд багтах олон ухагтхууны дотор төрийн тамга онцгой байр суурийг эзэлдэг. Төр улсаан дээдлэх ёсчууд гэдэг бол өөрөө гүн их ухаан. Монгол төрийн чухал бэлэгдэл болсон тамганы тухай төгс өхөн сурвалж бичгээс үзэхэд өнөө улсын хаан модун шаниу төрийн тамгатай байсан гэдэг юм. Тамганы тухай түүхэд дэлгэсэн учир нь дэлхийн шилдэг аж ахуйн нэгж 100-ны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани тамгын хилцээний ажил үйлсийн талаар үзэгч танд баримт өгүүлэхийн өмнөдхөл байлаа. Эх орны их бүтээн байгуулалт Эрдэнэтийг чиглэсэн илгээсний эзэдийн цуваа тасраагүй тэр он жил бол Монгол улсын түүхийн шаргал ууцнаа дахин давтагдашгүй тодоос тод үлдэх үе юм аа. Өдгөө улсынхаа эдийн засгийн тэн хагасыг шахам нуруундаа үүрч яваа уурхаачдын гавьяа цэцгэлийг олон өнгөөр нь уршилтгүй үн цэнтэй билээ. Эрдэнэ төлөвлөрийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж анхны захирал Ишликовын 1974 оны 11-р сарын 1-ний өдрийн 17-р тушаалаар Загдаа ухтай Цэрэн ламыг үйлдвэрийн захиргаанд бичээжээр томилсон нь өдгөөгийн тамгын хилцээ их үндэс тавигдсан үйл явдал байлаа. Тамга гэгч нь өөрөө үнсэн, эрх мэдэл, эрен бизэнда өндөр хариуцлага бас хөө өнөө туршихын бэлэгдэл болдог луга. Эрдэнэ төлөвлөр компани тамгын хилцээний үүрэг оролцоо өндөр хариуцлага тодорхойлогдох үүсэ. Эрдэнэ төлөвлөрийн шавыг тавьж эхэлсэн 1974 онд бичиг эргийн тусгаал байгуулагдаж байсан өдгөөгийн тамгын хилцээний үйл ажиллагааны эхлэл байлаа. Тамгын хилцээний хувьд бол манай Эрдэнэ төлөвлөрийн хамгийн ууган ахмад хилцээ юм аа. Одоогийн тамгын хилцээ маань тусгай тасаг гэж байсан. Товчоо гэж байгуулагдаад анхны товчооны дарга Гүдилкена гэдэг эмэгтэй байсан. Тэнд зөвлөлтийн дөрвөн бичээч 4 монгол бичээч байсан. Тэгээ Абхагийн маань 5 давхар бас ашлалтанд ороод маш их ачаалалтай байсан. Дарима бид хоёр ч хонжил байлээ. Хөдөлгөөн хамгааллын зааварчилсан бичиж эхэлж ирсэн байхгүй юу? Голдуу тэрэн дээр л их ажилласан байна. Оросоос Монгол руу орчуулж ирсэн. Гадаа дотоод курст улсуудыг мэрэгжүүлэхээр явж байгаа улсуудын бүх тодорхойлтуудыг зэндэвш битээр хийж гаргадаг байсан. Тушаал, албан бичиг, эрдэнэт хилцүүд эмих орж ирдэг. Одооныхтай адилхан техник хөгжөөгүй бичгийн машинаар бичиж ирсэн. Бас их дэг журамтай цэнхэр юм уу сурагч ирнэлээр бичсэн байна. 3-аас дээш оруулахгүй байна энэ төргээд их цэгцтэй хүлээж авдаг байсан. Гадаадын орнууч нэг цагийн зөрөөтэй тэрэнд нь тохирч ажилладаг байсан бид нэр. Үйлдвэрийн бичиг хэрэг 1980 оноос захиргаа аж ахуйн цэхийн харьяанд 1996 оноос үйлдвэрийн нийгмийн асуудал хэрэгжсэн орлогчийн харьяанд ажиллаж байлаа. За өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан анхдагчдын төлөөллийг дурдвал бичээж Цэрэн лам, ерөнхий захирлын 1-р орлогчийн нарийн бичгийн дарга бичээж Дарима, бичээж Оюун чимэг Батцэг Костарева, бичиг хэргийн эрхлэгч Гисэр Дулма, ерөнхий захирлын болон түүний 1-р орлогчийн туслах орчуулагч Баатар нарыг хэлж олно. Харин үйлдвэрийн ерөнхий захирлын 2001 оны 3-р сарын 9-ний өдрийн 157 тоод тушаалаар ерөнхий захирлын шууд харьяанд түүний туслахаар удирдуулсан бие даасан хилцс болон өргөчлөө. Би 2000-аас 2004 онд Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын туслахаар төвлөгдөж Эрдэнэ төлөвлөрт ирж ажиллах болсон. Эхний ээж мэдээлэлээр удирдах боломжийг ерөнхий захирлалд олгох үүднээс ерөнхий захирлын иргэд тухайд авчирсан юм. Компани түүх гэдэг бол дараагийн үйл ажиллагаа явуулахад их чухал үүрэгтэй байдаг болохоор архивыг бол бас үндэсний архивын газартай гэрээ хийж арга зүйн талаас нь зөвлөгөө авч Эрдэнэ төлөвлөрийн дэргэдэх төрийн төрөлцсөн архив гэдэг статус авч өгөөд бичиг баримт бүрдүүлэх дээрээс нь албан хэрэг хөтөлбөрийн дөрвөн журмуудыг анх нэвтрүүлж ирсэн. 2005 оны 7 сарын 1-ээс эхлээд ерөнхий захирлын туслах бичиг хэргийн албаны дарга гэж томилогдсон. Тэгээ тухайн үед бол бичиг хэргийн хилцс гэж байгаагүй. Тухайн үед бичиг хэргийн алба канцлер гэж ер нь Эрдэнэ төлөвлөрийн хэмжээнд бол зөвхөн канцлер гэдэг нэртэй бичиг хэргийн талаар ер нь голцоо яригддаггүй тийм үе байсан. Албаны дараа томсны дараа бичиг хэргийн хилцс болгоод дотроо 2 товчоотой, нэг товчоо нь болохоор бичиг хэргийн товчоо, нөгөө товчоо нь болохоор орчуулгын товчоо.
Тэгээд 2006 оны 1 сарын 1-ээс эхлээд одоо электронны документ аппарат буюу цахим баримт бичгийн бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Харин 2013 оны 6 дугаар сард бичиг хэргийн хэлтсийг тамгын хэлтс болгон өөрчлөх тухай Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын А318 тото тушаал гарлаа. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр бичиг хэргийг орчуулгын, архив болон гадаад харилцааны товчоо болон өргөжлөө. Бид нэр өнгөрсөн жил буюу 2013 оноос эхлэн бичиг хэргийн одоо товчоог тамгын хэлтс болгон өөрчлөлт зохион байгуулсан байна. Энэ компани одоо менежментийн үйл ажиллагаа, гадаад дотоодын зохион байгуулалт энэ бол одоо бас чухал байгаа. Тэгээд одоо энэ утгаараа тамгын хэлтс гэдэг бол нэгдүгээрт бол компани дотоод үйл ажиллагааг зохицуулах, гадаад харилцааг зохицуулах энэ чиглэлээр тамгын хэлтс байх нь ёстой юм аа гэсэн утгаар ингээд тамгын хэлтс болоод бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт явж байна. За тамгын хэлтс болж өргөжж байгаагийн хувьд бол гол зорилго бол энэ үйлдвэрийг бол дэлхийн одоо тэргүүлэгч үйлдвэрийн хэмжээнд авч явах бүх асуудлыг зохицуулах. За улс орны хөгжилд манай үйлдвэр бол тэргүүлэгч үлгэр жишээ байхыг зорж энэ одоо эрхэм зорилгоо урдаа тавьж явж байна. Өнөөдөр тамгын хэлтсийн үндсэн 4 товчоонд зарлага, шууданч, факс олшруулах техникч, бичиг хэрэг хөтлөгч, компьютерийн оператор, орчуулагч, компани төрөлцсөн архив, нууцын мэргэжилтэн, орлогч захирлуудын референтүүд, хэлтсийн дарга Баттуулга, орлогч дарга Батганбаяр зэрэг 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тамгын хэлтсийн бичиг хэргийн товчоо компани гадаад дотоод бүх мэдээлэл, баримт бичгийн урсгалыг зохицуулах, үйлдвэрийн хэмжээнд удирдлагын баримт бичгүүдийн бүрдэл гүйцэтгэлийг хангах, боловсронгуй болгох, цэх хэлтсийн баримт бичгүүдийн бүрдэл гүйцэтгэлийг хангах, захирамжлын баримт бичгүүдийн шийдвэрлэлтэнд хяналт тавих үйлдвэрлэлийн үндсэн гол нэг юм аа. Бидний ажил үүрэг явуулдаг гол чиглэл гэвэл компанийн удирдлагын баримт бичгийг стандарт зааврын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн зөв зохистой зохион бүрдүүлэх, болмоор удирдлагын баримт бичгийн эргэлтийг шуурхай тасралтгүй зохион байгуулах ийм үр хүлээсэн хамт олон. Баримт бичиг гэдэг маань өөрөө аливаа үйл явдал, үзэгдэл юмсыг цаг хугацаа орон цайд дамжуулдаг арга хэрэгсэл гэж үздэг. Энэ утгаараа бидний ажил маш хариуцлагатай. Өнөөдрийн бидний хийж байгаа ажил тодорхой цаг хугацааны дараа түүхийн мэдээллийг их сурулж болно гэдэг утгаараа бид нэр одоо компанийн түүхийг бичлэлцэж байгаа хамт олон. Үе үеийн цадиг түүхийг үсэгт ховлгон үлдээсэн он жилүүдийн эзэд өдгөө үйлдвэрийн өмнө хүлээсэн үүргээ нэр дүртөн биелүүлж түүхт 40 жилийн ойгоо өгдөх гэж байна. Тамгын хэлтсийн орчуулгын товчоо 1977 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Орчуулгын товчоо нь 2001 онд бичиг хэргийн хэлтсийн бүтцэд шилжсэн. Тус товчоо үйлдвэрлэл, технологи, шинжлэх ухаан, техник, худалдааны болон нийгэм соёлын эдийн засаг, санхүү нэгтлэн бодох, аж ахуй, хүний нөөц, удирдлага болон захирамжлын зэрэг компани бүх төрлийн баримт бичгүүдийн орчуулгын ажлыг алдаа мадаггүй сэрүүлдэг чадварлаг боловсон хүчин бүхий товчоо юм аа. Маш өндөр ур чадвартай, маш мэдлэгтэй орчуулагч нар олон ажиллаж байсан. За үүнд бол Сусана, Баатар, Дарима зэрэг орчуулж байсан. За одоо ажиллаж байгаа орчуулагч нар бол бас олон жил ажилласан. Одоо ажил мэргэжилтэд бол нэлээд гаршиж туршлагаж байгаа хүмүүс байгаа. Уул уурхайн компанид харьяалагддаг гэдэг утгаараа өөрийнхөө онцлогтой байдаг. Ер нь голдуу бол уул уурхай, техник, технологи, одоо холбогдолтой материалуудыг их хвчлэн орчуулдаг. Цаашдын зорилт бол одоо орчуулагчдынхаа одоо мэдлэг ур чадварыг одоо тогтмол дээшлүүлэх, хөрвөх чадвартай болгох юм гол зорилго байгаа. Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал Шликовын 1974 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар үйлдвэрийн ерөнхий захиргаа удирдлагын баримт бичгийн архивыг анх байгуулж, архивын эрхлэгчээр Сэвжид маг томилон ажиллуулжээ. 2002 онд тус архивыг байгуулгын төрөлцсөн архивын зэрэглэлтэй төрийн архивын статустай болголоо. Эрдэнэ төлөвлөрийн тамгын хэлтсийн нэг хэсэг нь бол архивын товчоо. Манай архив 10 хүний бүрэлдэхүүнтэй. Төрөлцсөн архивд 1974 оноос өнөөг хүртэлх үйлдвэрийн бүх баримт бичгийг татгалагдаж байгаа. Архив нь сүүлийн үеийн нэгтрүүлсэн шүүгээгээр томилогдсон. Орчин үеийн одоо гал унтраах тохиолдлын систем тавьсан. Захиргаа удирдлагын, санхүү нэгтлэн бодох бүртгэлийн, барилгын зураг төсөл, техникийн гэсэн 3 санхүүмөрөгтөө
Сүүлийн үед архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр архивын материалуудыг сахимжуулах ажлыг эрчимтэйгээр хийж байна. Компани гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэхэд зайлшгүй бас энэ үүрэг функц бол биднэрт одоо тамгын хэлтэст бол оногдсон. За энэ одоо үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бид нар гадаад харилцааны товчоог шинжилэн зохион байгуулсан байгаа. Гадаад харилцааны товчоо нь компани гадагш дутагш чиглэсэн үндсэн үйл ажиллагааг төвлөрүүлэн зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй билээ. Гадны зочид төлөөлөгчтэй хийх албан хэргийн уулзалтыг зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх болон компани удирдлагын томилолтоор явах үед хэрэгтэй мэдээлэлээр хангах, ажилтнуудын гадаад албан болон дипломат паспортын бүртгэл хөтлөх зэрэг олон чухал ажлыг үүсдэг юм. Монгол улсын одоо шилдэг аж ахуйн нэгж, дэлхийн одоо бас шилдэг аж ахуйн нэгж одоо зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэ төлөвлөрийн одоо өөх түүх үүсэл хөгжил бол яг аргагүй тамгын хэлтэстэй салшгүй холбоотой. Компани анх үүсгэн байгуулагдсан анхны өдөр анхны гарсан тушаал бичигдэж гарснаас хойш бүх түүх бол одоо Эрдэнэ төлөвлөрийн тамгын хэлтэс төрөлцсөн архиваар дамжиж гарan түүх болгон хадгалагдсан үлдсэн байдаг. За тэгэхээр манай хэлтсийн хамт олонны хувьд бол энэхүү одоо үүсэж байгуулагдсан түүхт 40 жилийн ойгоо өгтөж одоо бүтэн жилийн хугацаанд олон ажлыг төлөвлөн хийж байна. Үүний дотор бол өөрсдийнхөө үйлчлэгээний чанарыг сайжруулах, ажил үйлчлэгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, за мөн одоо шинээр тамгын хэлтс болон үүсгэн байгуулагдсантай холбоотой үйл ажиллагааны өргөн цар хүрээг хамарч бид нэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За энэтэй холбоотой олон шинэ дүрм журмуудыг шинчлэх, шинээр боловсруулах шаардлага гарсан байгаа. Энэ ажлуудыг бас шинжилгээ хийснээс гадна хамт олныг идэвхжүүлэх, тэдний бүтээл санаачлагыг нэмэгдүүлэх, хүмүүсийн ажилд хандах хандлагыг өөрчлөх чиглэлээр хийсэн олон ажлуудыг дуртахад бас өнөөдөр эргээд харахад бол олон ажлыг бид нар богино хугацаанд дамжуулж чадсан байна. Тамгын хэлтсийн хамт олон шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахдаа үйлчилгээний стандарт, үйл ажиллагааны чиглэлд цоо шинэ уур амьсгалыг оруулж, сэтгэлгээний өөрчлөлтийг хувь хүн бүрт бий болгож, үйлдвэрийнхээ тэргүүлэх хэлтэс болох зорилгыг өмнөө тавьжээ. Эрдэнэ төлөвлөрийн тамгын хэлтс дэлхийн шилдэг менежментийг хэрэгжүүлэгч хэлтс болох Асын хараатай мэрэгжлийн өндөр түвшний шуурхай тасралтгүй бүтээлч үйл ажиллагааг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Тэд зорилгоо биелүүлэхийн тулд эр санаа нэгдэж итгэл дүүрэн нэгэн цул болон хамтдаа урагшилж байна. Тийм ч учраас бүтээмж инновацийг нэвтрүүлэх үйлдвэрийн ерөнхий захирлын санаачлагыг дэмжин олон зүйлийг шинээр санаачлан ажил хэрэг болгосон байна. Эндээс онцлбол Green Office, Clean Desk, Ариун мод, бие бичгийн хүн, Green Garden зэрэг мэдээлэл самбарыг онцолж олно. 40 жилийнхаа түүхт ойг ажлын нэлээдгүй амжилтаар өгтөж байна. 4 сарын 23-ны А302 дахь тушаалаар Kaizen саналын систем хэрэгжиж эхлээд энэ хугацаанд нийт ажилчдаас маань 200 гаруй санал ирээд үүнээс болвол ер нь 60% нь өнөөдөр хэрэгжигдсэн саналууд байгаа. 5-9-ыг хэрэгжүүлж эхэлснээр бол ажилтнуудын ажилдаа хандах хандлага илүү сайжирсан, бүтээл сэтгэлгээ нь илүү хөгжсөн. Kaizen саналын системийг хэрэгжүүлсэн 4 сарын хугацаанд манай товчооны ажилтнуудаас 91 санал гарсан. Ажлын байраа яаж гоё болгох уу, яаж ажлаа хөнгөвчлөх үү гэдэг дээр бол манайхан бүгд их хүн бүр санаачлаг гаргаж ажилласан. Компанийнхаа албан эрх хөтөлтийн үйл ажиллагааг сайжруулахын тулд хамгийн түрүүнд хийсэн зүйл маань гэвэл албан эрх хөтөлтийн зааврыг шинжилсэн байгаа. 5 сард манай хамт олон бүгдээрээ нийлээд энэ байгаль орчны хэлтсийн ногоон төгөлд очиж мод тарьсан. Хизээ нэгэн цагт биднээс энэ үйлдвэрээс тэтгэвртэй гараад явхад байгаль орчиндөө болоод Эрдэнэ төлөвлөртөө бас нэг томоохон төгөл үлдээгээд явж байгаа юм байна гэж бодож байгаа л да. 5S хөдөлгөөн мөн Kaizen саналын системийг ер нь нэвтрүүлнэ гэдэг бол бидний анхны ойлголтоос бол тэс өөр болж иржээ. Өнөөдөр бол бидэнд хөгжил байна, дэвшил байна, уран зориг байна тийм ээ. Хийх хүсэл эрмэлзэл ер нь бий болжээ. Миний бие бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Green Office төслийг тамгын хэлтсийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Байгаль орчны менежментийн арга хэрэгсэл, технологиг офисын ажилтнуудаас сурталчлах нь Green Office төслийн гол зорилго. Төслийн хүрээнд тамгын хэлтсийн 136 гаруй өрөөг Green Office-ийн жишээгээрээ болгонд төвчүүлсэн байгаа. Clean Desk-ийн төслийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзсэн юм а. Энэ төсөл хэрэгжснээр ажлын байрны ширээ эмхтэгцтэй хувь хүний хувийн зохион байгуулалт сайжирна. Ажиллах урам нэмэгдэнэ. Энэ төсөл амжилттай хэрэгжснээр Just in Time дэд төслийг дараагийн шатанд ажлын байрууд дээр хэрэгжүүлэх боломж олгогдно. За мөн
сайн санааны одоо хандийн аян бас өрнүүлж төслийг одоо бичээд эргэж гэж байна. Инновацийг идэвхжүүлж, бүтээмжийг дээшлүүлэх арга замыг эрэлхийлж, олон чухал санал санаачлагыг ажил хэрэг болгож, сайн саналаас шалгарсан төслүүдийг хэрэгжүүлж эхлэв байна. Тамгын хэлтсийн хамт олон маань энэ 40 жилийнхөө сайхан ажлын амжилтаар хөтөж байна. Олон сайхан шин зүйлийг санаачилж хийж байгаа. Одоо кайзенгийн системийг нэвтрүүлэх, бүтээмжийг сайжруулах, бүтээмжийн талаар одоо бодиттой ажлуудыг санаачлаад хийж байгаа нь маш их сайн шалтгаан байгаа. Эрдэнэ төлөвлөрийн тамгын хэлтс байгуулагдсны 40 жилийн хойно баярын мэндийг дэвшүүлж, тамгын хэлтсийнхээ нийт хамт олон тэдний гэр бүл хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг өсөө өрөөж мэдчлээ. Хүмүүний амьдрал урагшлахын хэрээр нийгмийн хөгжил тодорхойлогддог. Тэмээлэрчилсэн хурдан дэн зэрэгцэн алхах нэгэн хамт олон тэдний ажлын бүх зүйл шин тан, горим журмын дагуу нэгдмэл санаа, нэгэн зорилгын төлөө саналаа нэгтгэж, нэгэн цул болсон ийм л хамт олонны ирээдүй гэрэлтэй байх учиртай. Монгол улсын бахархал дэлхийн ууд уурхайн олборлох салбарын манлай үйлдвэрийн нэг болж чадсан Эрдэнэт үйлдвэр хязгаарлалтанд хариуцлагатай компани ахиц амжилт Алдан онооч тамгын хэлцээхэнтэй салшгүй холбоотой. Гэхдээ тэд алдах эрхгүй онц чухал алба гүйцэтгэдэг. Нэг цэг, нэг таслал, нэг үсгийн алдаа мадаа гаргах учиргүй өндөр хариуцлага хүлээсэн хамт олон бол тамгын хэлцээх юм а. Тэднээс их орны хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт үйлдвэрийн маргаашийг харж болно. Тэдэнд бид итгэдэг, тэд ч итгэл даах хамт олоо. Цунда мансан үйлдвэрийн ихэ цон шиг дэлгэр түүхийн мөрийг аран жинзэсэр сэлж мөнхрүүлээд алтан хөмрөгт чанд хадгалсан Эрдэнтийн бир бичгийн бид Эрдэнтийн тамгын хэлцээхээ от шиг тодхон үйлдвэрийн ихээ өнөсгөн арга ухааны чигийг олон хіднээс тайлж таниулаад холын зочдыг тосч мэндэлсэн бид Эрдэнтийн бир бичгийн бид Эрдэнтийн тамгын хэлцээхээ Улсадасан үйлдвэрийн ихэ унаган жоллог хамт атгалсан дөрвөн арваны он
хийхээ бид эрдэнтийн тамгыг хэлсэн хээ Нэвтрүүлгийг бэлтгэсэн зөвлөх Наван Зэндийн Баттулга, Очрын Отхон Баяр. Зохиолыг бичсэн редактор Батбаярын Учрал, зураглаач эвлүүлэгч Магсрын Хатанбаатар, Цэрэн Баатмын Алтан сүх, тайлбарыг уншсан Гамбатын Оюнбат.